Онцлог ажлаа руу мэргэжлийн багш нарын бүлгээр ажилласан хэл заслын сайн туршлага. Зорилго: хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжих, авиан буруу дуудлага, хэл ярианы сугаг гажигыг илрүүлэх, засах чадварт суралцах. Энэ ажлын хүрээнд хүүхдийн сэтгэл зөөж, хэл засалж, боловсролын ухааны доктор профессор Ж. Мөнх насан багшийн хэл заслын сургалтанд багшийн туслах, эрхлэгч, арга зүйч, эмч гээд нийт 20 хүн хамрагдаж сертификат авсан. Дунд ахлах бэлтгэл үлгээд 230 хүүхдээс хэл ярианы хөгжлийн судалгааг авсан. Судалгаанд дараах чиглэлүүдтэй үүнд авиаг үгийн нийхэм дунд адагт зөв дуудах, ойролцоо дуудлагатай үгийг ялгаж дуудах, зургаар уншуулж авиан дуудлагыг илрүүлэх, авиаг дангаар дуудах байдлыг үнэлэх, үгийн нойц, утгын холбоотой ярих, хэл ярианы дутмагшил, авиаг зөв сонсох чадвар зэргээр хүүхдүүдээс онцлог судалгааг авлаа. Бүлэг бүр хэл заслын төв шинээр байгуулж, хүүхдийн насны онцлог тохируулан хэрэглэгдэхүүнээр баяжуулан ажилласан. Мөн 2-3, 4-5 гэсэн насны ангилалтай үлээх амьсгал задлах дасгал тоглоомууд, гар сарууны дасгалууд, өгүүлэх хэрэгтэн хөгжүүлэх дасгал тоглоомын ном эмхэтгэлийг мэргэжлийн багш нарын бүлгээрээ хамтарч гаргасан. Хүүхдийн хэл ярианы хөгжилд үлээх амьсгал задлах тоглоом, гарын жижиг булчин хөгжүүлэх дасгал тоглоом маш их нөлөөтэй байдаг. Иймээс бид хүүхдийн насны онцлог тохируулан өгүүлэх хэрэгтний дасгал тоглоомыг хүүхдийн хэл ярианы хөгжлийн түвшинд тохируулна. Өдрийн бүхий л үйл ажиллагааны явцад өдөрт 2-3 удаагийн давтамжтай хийлгэж байна. Ингэж ажилласнаар хүүхдийн хэлээрээ үгсийн сан нэмэгдэж, харилцаа хандлага, өөртөө итгэл бий болж, ярианы дуудлага, авианы зөв байдал сайжирч байна. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.